Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газар 100 хоног цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын эмхлэн байгуулагдсны 100 хоногийн хүрээнд холбогдох харьяа магийн дэлхийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх үзэгч та бүхэндээ мэдээллийг хүргэж энэхүү нэвтрүүлгээ хүргэж байгаа. Өнөөдрийн цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Дорнод аймгийн эрүүл мэндийн газар болон бүсийн онцлог амжилтны төвийн удирдлагууд оролцож байгаамаа. Ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш тийм ээ 100 хоног болж байна. Энэ хугацаанд ер нь эрүүл мэндийн салбарын хувьд ямар өөрчлөлтүүд оров, ямар одоо тушаал шийдвэрүүд ирв, та бүхэн ямар чиг баримжаар ажиллаж байна вэ? Энэ тухай мэдээлэл үзэгчтэй эхлэх байхгүй юу? За энэ хүрээнд бол Дорнод аймгийн бас засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол эрүүл мэндийн салбарт бол гол нэг орсон зүйл бол хүн амын эрүүл мэнд төлөвлөлт хүчин зүйлийг судлах, тандах, за аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн цогц төвийг байгуулах гэсэн гол заалт бол орсон байгаа. За энэ үйл ажиллагаа маань 2017-аас 18 онд бол үе шаттайгаар хэрэгжүүлэхээр байгаа. За шинэ засгийн газар байгуулагдсанаас бол эрүүл мэндийн сайд цогц засгийн авчгаа гол арга хэмжээ бол улсын хэмжээнд бол эхийн эндэгдэл болон эхнэрээ эндэгдэлд гарсантай холбогдуулан энэ эхийн эндэгдлийн ноцтой хүндрэл яраа эндэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан за үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ хүрээнд бол Дорнод аймгийн хэмжээнд бол эрүүл мэндийн газрын даргын тушаалаар бол энэ төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. За эхний 9 сарын байдлаар бол Дорнод аймагт бол 1578 их амарцсан эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа. За 0-1 насны эндэгдэл 20. За энэ өмнөх оныхоос бол 10 тохиоллоор нэмэгдсэн 5 нас хүртэлх хүүхдийн эндэгдэл бол 28 гарсан. За энэ бас өмнөх үеийнхээ тохиолдлоор бас 2 дахин өссөн байгаа. За эхнэрээ хүүхдийн эндэгдлийн бол гол шатаа нь бол ослог эмдэл байгаа. За энэ талаар бол бид нар бол дараах арга хэмжээг бол авч ажиллаж байгаа. Юуны нэгдүгээр гол авч байгаа арга хэмжээ бол бид эрүүл мэндийн яамтайгаа эхийн эндэгдлийн ноцтой хүндрэл гарсан тохиолдол буюу хүүхдийн яраа эндэгдэл, за хүүхдийн өвчлөлийн талаар бол 7 хоногт бол 1-2 удаа цахим хурлуулж мэдээлэл өгч байгаа. Хоёрдугаарт бол Өсөн бүрийн засгийн газар болон хүүхдийн нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн тэмдэглэлтэйгээр хэрэгжүүлж буй за хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв их барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтарсан зүүн бүсийн их барих эмэгтэйчүүдийн бас сургалтыг зохион байгуулсан. За сумын эрүүл мэндийн төв дээр бол эхнэрээ хяналтыг хийх ажиллагааг бол 4-5 сумдаа хийгээд эхэлжээд байна. За мөн цахим мэдээллийг сайжруулахын тулд за 3 сумын эрүүл мэндийн төв болон бүсийн онцлог эмнэлгийн төвийн төрх эмэгтэйчүүдийн засгаа компьютержуулан цахим мэдээллийг авах зэрэг ажлуудыг хийж байна. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр нэвтрүүлэгт маань мөн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дараа 3 чимэг оролцож байгаа маа. Тэгэхээр яг энэхүү нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр аймгийн хэмжээнд тийм ээ Дорнод аймгийн иргэдэд чиглэсэн ямар үйл ажиллагаануудыг энэ хугацаанд зохион байгуулав? Энэ тухай мэдээлэл өгвөл. За бид ер нь одоо Дорнод аймгийн хэмжээнд бол халдварт болон халдварт бос өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу амьдралын буруу хөвшилтэй өвчнөөс одоо урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжиж байгаа. За энэний дагуу бол манай Дорнод аймгийн эрүүл мэнд хөтөлбөр батлагдсан гарсан. За энэ эрүүл мэнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол одоо аймгийн орон нутгийн дэмжих сангаас 70 сая төгрөгийг бол баталж өгсөн байгаа. За энэхээ хүрээнд бол бид нар одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сантай хамтарч бол одоо төсөл хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж байна. За нэгдүгээрт бид нар одоо энэ өсвөр үеийн сурагчдын дунд бол одоо шинэ үе манлайлал гэсэн хөтөлбөрийг бол явуулаад дуслаа. За энэ хөтөлбөрөөр бол бид нар одоо хүүхдийн сангийн одоо мэрэгжилтэн эмч нар маань иржүүл өсвөр үеийнхнийг бол энэ халдварт болон халдварт ус өвчнөөс өөрсдийгөө одоо сэргийлэх, дадлаг хандлагатай болохын тулд боловсруулалт олгосон. Мөн одоо сургуулийн одоо сурагчид багш нарыг нийлсэн одоо 36 хүнийг бол бид нар сурагч багшаар бол бэлтгэгдсэн байгаа.
За ингээд хоёрдугаарт нь бол бид нар одоо залуу ус одоо хөтөлбөрийг үл хэрэгжүүлж байна. За энэ залуу ус хөтөлбөрийн одоо хэрэгжүүлж байгаа гол зорилго нь бол манайх одоо Дорнот аймаг бол эрүүл цус аяныг бол 4 бүтэх жилдээ бол зохион байгуулж байгаа. За энэ хөтөлбөрийн дундаас бид нар бол ерөнхийдөө бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бол бууруулах одоо ийм үзлэг шинжилгээг л хийдэг. За энийг хийх явцад бол энэ 4 жилийн хугацаанд бол ер нь бол дандаа залуучууд нөхөн үрчмэн насны одоо бэлгийн идэвхтэй амьдралын 15-аас 35 насны залуучууд бол өвчлөлтийн бол одоо 85 орчим хувийг эзэлж ясан. Тийм учраас бид нар одоо энэ залуучуудынхаа дунд энэ залуу хөтөлбөрийг хэрэгжүүлье. Тэгэхээр одоо бид нар 6,000 одоо залуучууд бол үзлэг шинжилгээ хийн. Тэгээд бид нар үзлэг шинжилгээ хийгээд бол одоо зогсохгүй ерөөсөө яг цогцоор нь эмчлэн эрүүлжүүлж байгаа. За ийм нэг арга хэмжээнд явж байгаа. За мөн одоо эрүүл мэндийн сайдын 154 тоод тушаал бол гарсан байгаа. За энэ тушаал дээр бол бас манай Дорнот аймаг бол ер нь бол улсын хэмжээнд гарсан тушаал л да. Гэхдээ манай Дорнот аймаг бол одоо хавдрын өвчлөл бол одоо бас их дээгүүрт ордог. Тэгээ хавдрын өвчлөлийг одоо буулгахын тулд бол энэ анагаахын одоо дээд сургуулийн оюутнууд, эрүүл мэндийн салбарын ажилчид, хүчний байгууллагын ажилчдыг бол одоо ингээд БЦ вирусыг бол одоо шинжилгээг бол хий, тэгээд эмчилгээнд хамруулъя гэсэн бол ийм тушаал гарсан. За энэний дагуу манай аймаг бол нэг судалгаа хийхэд бол 1400 гаруй хүнд бол шинжилгээ хийх юм байгаа. За энийг бол бид нар үзлэг шинжилгээг бол одоо энэ 10 дугаар сараас эхлээд бол хийгээд эхэлчихсэн. Нийт одоо 703 хүнд бид нар шинжилгээ хийгээд 703 хүндээ бол Б-гийн эсрэг вакциныг бол хийчихэд байгаа. За тэгэхээр Б-гийн эсрэг вакциныг хийхдээ манайх хийсэн өдөрт нь бол 1-р тун, тэрнээс хойш 1 сарын дараа 2-р тун, 6 сарын дараа бол ингээд 3 дахь тунг нь хийгдэг байгаа. Тэгэхээр энэ Б-гийн эсрэг вакциныг бол одоо 3 удаа хийжээж хүмүүс насан туршийн бол одоо Б-гийн эсрэг тархалаажуулт бол одоо тогтно гэсэн. За С вирустэй гарсан хүмүүс бол одоо бас яг мэрс сэрүүл байна. Эдгээр бол одоо өрхийнхөө эмч нартай хандаад зөвлөгөөгөө аваад одоо нөгөө хармоны эмчилгээнд бол хамрагдах бол одоо хөнгөлөлтөө имээр хамрагдах бол одоо боломжтой байгаа. За мөн одоо манайд бол одоо сүрийн өвчин бол нэлээд бас дээгүүрт бол тавигддаг. За тэгэхээр бид нар энэ бас одоо энэ эрүүл мэндийн хөтөлбөртэй бол сүрийн өвчнийг одоо бууруулах талаар бас одоо 5 сая төгрөгийг бол одоо ингэж аймгийн орон нутгийн хөгжлийн дэмжих сангаас тавьсан. За энийгээ бол бид нар одоо манайх явуулын эрдэнэтгийн одоо аппаратыг за тэгээд техникчийн лаборанттай нь бол одоо Улаанбаатар хотоос хавдар судлалын үндэсний төвөөс одоо хүмүүсийг бол авчирсан. За ингээд 10 сарын 1-ээс эхлээд бид нар 10 хоногийн хугацаатай азлагдсан одоо сум орон нутгийн хүмүүст буюу ер нь бол одоо сүрийн өвчлөл өндөртэй 4 сумд бол үзлэг бол хийгдсэн. Тэгээд бид нар бол халахгүй баян уул баян дунд ташилбар сумд хийгдсэн. За энд бол бид нар бол ер нь зорилт төлөвлөгийн хүмүүсээ хамруулахыг бол одоо зорьсон. За нийтээ бол нэг 800 гаруй хүн бол шинжилгээнд дээр бол хамрагдсан. За 100-аад хүн бол ер нь с 'жигтэй илрээд бас одоо шинжилгээ авсан байгаа. За газар дээр нь мэрэгжлийн одоо бүсэн эмчилгээний төв манай мэрэгжлийн эмч явсан. Тэр газар дээр нь бас нэлээд хүмүүст бол одоо эмчилгээг үл хийсэн, эмчилгээний асуудлыг шийдвэрсэн, нааша найргийн мэрэгжлийн одоо бас тасагт хэвтүүлэн эмчилгээг бол одоо хийгдэж байна. Тэгээд бид нар ер нь бол энэ эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд бол ер нь Дорнот аймгийнхаа хэмжээнд бол бас бид нар 10 сая төгрөгийн бол одоо төслийг үл хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол одоо энэ сумдынхаа зорилттой бүлгийн иргэдэд бид нар одоо БЦ-г илрүүлэх шинжилгээнүүдийг л хийнэ. Тэгэхээр бас одоо энэ 13 сумд хийгдэх учраас одоо 13 сумын эрүүл мэндийн байгууллагууд нь яг одоо тэр тоотой учраас тэр одоо яг өөрийнхөө зорилттой бүлгийн хүмүүсийг бол одоо хамруулахыг бол бас энэ ташрамт хэлж байна. За мөн одоо бид нар хүүхдийн одоо амны хөндийн эрүүлжилтийг хангахын тулд бол 10 сая төгрөгийг бол одоо төсөвсөн байгаа. Энэ дээр бол бид нар 10 сая төгрөгөөрөө бол одоо явуулын хүүхдийн шүдийг эмчлэх боор машиныг бол авсан. За энэнгээрээ бол бид нар бол одоо анхны явуулын үзлэгээ бол 10 сарын одоо 13-наас эхлээд бол одоо бас явагдаж байна. Иймэрхүү ажиллагаа цаашдаа бол бид нар одоо энэ хийж байгаа энэ үйл ажиллагаанууд бол улам одоо батгачуулна. Одоо цааш нь бол үргэлжлүүлэх ийм олон төрлийн ажил хийж байна. За дашрамд одоо сүүлийн сүүлд нь хэлэхэд бол ер нь бол одоо нийгмийн эрүүл мэндийн талын гэдэг асуудал одоо бол их нэгдүгээрт бол тавигдж байгаа. Бид нар өвчсөн хойно биш өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгэхээр ард иргэдэн маань одоо эрүүл байныг бол өөрөөс чинь 80% шалтгаална, эмнэлгээс 15% шалтгаална. Ийм учраас бол бид нар бол одоо эрүүл байх бол одоо боломж бол бидэнд бол одоо байна гэж хэлж байна. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй дахин хэлэхэд бид энэхүү засгийн газар 100 хоног нэвтрүүлгээ за шинжилсэн засгийн газар байгуулагдаад 100 хоногийн хугацаанд чухам ямар ажлуудыг хийж гүйцэтгэв, ямар тушаал шийдвэрүүд гарсан, энэ хүрээнд холбогдох харьяа яамагийн төлхөд ямар үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа гэдэг талаарх
дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байгаа. За тэгэхээр бид эхнийхэд дугаартаа боловсрол соёл урлагийн газрын удирдлагуудыг оролцуулсан бол за өнөөдөр Дорнот аймгийн эрүүл мэндийн газар болоод бүсийн онцлогын амжилтны төвийн удирдлагуудыг оролцуулж байгаа юм. Ингээд бүсийн онцлогын амжилтны төвийн дараа должин дараагаас асууя. Мэдээж энэ 100 хоногийн хугацаанд танай байгууллагын хувьд ямар үйл ажиллагаатыг зохион байгуулав? За засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт одоо тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэх тал дээр нэг тэргуунд бас анхаарал хандуулж ажиллаж байгаа. За энэ үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ер нь хамгийн түрүүнд хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөлийг эртэлрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх замаар эрүүл иргэн, эрүүл баг, эрүүл хот аймгийг бий болгох гэсэн юм томоохон зорилт дэвшүүлсэн байсан. За энэ хүрээндээ бид нар 7 дугаар сарын 26-ны өдөр бүсийн онцлогын амжилтны төвийн одоо нийт дасаг нэгжийн бүхий л одоо нарийн мэрэгжлийн эмч сувилагчдын баг тусгаар тогтнолын талбай дээр бүтэн өдрийн туршид үйлчлэгээ үзүүлсэн байгаа. За тэгээд иргэдэд одоо энэ бүтэн өдрийн туршид үзлэг үйлчлэгээ үзүүлэхэд 1950 хүн үзүүлсэн байсан. За энэ маань бол манай 4 өдрийн ажлыг одоо нэг өдөр гарч одоо бүрэн багаараа үзүүлсэн нэлээд одоо хүн амд хүртээмжтэй үйлчлэгээ болж чадчихсан. За ингээд хүн амын урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнг аваад үзэхэд ерөнхийдөө бол нэг бараг 50 шахам хувь нь артерийн даралт ихсэх өвчнөд байна. Мөн үзүүлсэн хүмүүсийн маань 40 гаруй хувь нь таргалалттай. За мөн одоо цуснд сахар ихсэх байдал бол мөн одоо нэг 48% байсан. За тэгэхээр одоо эдгээр хүмүүст бол бид нар амьдралын буруу хөвчлээс үүдэлтэй одоо альва одоо өвчин өртгөд ойрхон байна гэдгийг хуулан ойлгуулж цаашдаа одоо энэ амьдралын хөвчлээ зөв болгох талын мэдлэг хандлага дадлагыг олгох ийм сургалт зөвлөгөөг бол өгч ажилласан байгаа. За эндээс бас санамсаргүй одоо ийм урьдчилан сэргийлэх үзэлгээс 2 элэгний хавдрыг одоо шинээр илрүүлсэн. За энэ маань бол харьцангуй одоо эрт үедээ илэрч цаашдын одоо эмчилгээгээ авах тавилангаа сайжруулах ийм үр дүнтэй ажил болж исэн. За дараагийн нэг зүйл бол ахмад насны эрүүл мэнд нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон анхаарч үзсэн байдаг. За энэ хүрээнд манай бүсийн онцлогын эмчилгээний төв дээр ахмад одоо настан судлалын чиглэлээр мэрэгсэн эмч байдгүй байсан. Тэгээд бид нар бол энэ 100 ахмадын чиглэлээр эмч бэлтгэхэд одоо бэлтгэгдсэн мэрэгжлийн эмчтэй болсон байгаа. За одоо удахгүй хүмүүсийн хэлж занснаар зүүнтлийн амбулатор буюу аймгийн захиргааны уртлын одоо амбулаторын хэсэгт ахмадын кабинетыг нээж ажилуулах бэлтгэл ажлыг бол хийж байна. Ингээд сая олон улсын ахмадын өдөр болсонтой холбогдуулаад одоо манай энэ мэрэгжлийн настан судлаач эмч маань бол нэлээд асуудал ихтэй гэж үзсэн ийм ахмадууд гэрийн одоо үйлчлэгийг үзүүлсэн байгаа. За 20 ахмадыг одоо энэ яг мэрэгжлийн эмч маань гэрээр нь очиж багаараа очиж үйлчилсэн. За эндээс ахмадуудын дунд юу харагдаж байна вэ гэхээр ерөнхийдөө бол их ганцаардл тэгээд одоо сэтгэл гутралын ийм асуудлууд бол хэвтрийн байгаа ахмадуудад маань их ажиглагдаж байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд ахмад настнуудад ер нь хөдөлгөөн засал, сэтгэл заслын үйлчилгээ их чухал юм байна гэдгийг бол эндээс олж харсан. Тэгээд цаашдаа бол энэ чиглэл рүү бид нар ажиллаа үргэлжлүүлэн ажиллана гэж үзэж байгаа. За дараагийн нэг хэсэг бол өсвөр үеийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлууд бас тусгагдсан байгаа. За энэ хүрээнд бол хамгийн түрүүнд амны хөндий одоо эрүүл байж тухайн одоо хүүхдийн эргэтэн систем одоо эрүүл байх нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа Чаа олон хотын захирагч мөнхтөр даргын одоо урилгаар Америкийн нэгдсэн улсаас олон улсын инэрлийн байгууллагын шугамар 2 Америк эмч ирж 1 сарын туршид бас одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ажилласан. За энэ дээр бол манай эмнэлэг одоо хамтдаа бас хамтарч ажилласан байгаа. За эндээс бол тухайн 2 эмч маань ирээд 500 орчим хүүхдэд үзлэг үйлчилгээ хийсэн байна. За эндээс 50% нь ямар нэгэн одоо шүдний эмчилгээ шаардлагатай. Дээрээс нь манай шүдний мэрэгжлийн эмчнэр бол илүү хилдэг. Цоорлоос урьдчилан сэргийлэх төрхлөгийг одоо хүүхдүүдэд бас хийж өгөх зүйтэй гэдэг. Тэгээд энэ хүрээнд бол Америкийн 2 эмч эрэхтэй өөрсдөө ийм буйны сангаар 3 сая орчим төгрөгийн одоо ломбны материал, ийм төрхлөгийн материалуудыг авчирч үнэгүй одоо үзлэг үйлчилгээ хийх ажлууд хийгдсэн. За дараагийн нэг анхаарч байгаа зүйл бол манай эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн сайдын шийдвэрээр ер нь бол эмнэлгүүдэд ээлтэй орчин бүрдүүлээ.
За тэгээд өвчтний одоо арга гэрийнхэнд ил тод байдлыг бий болгоё. Тэгээд хүлээгдэл чирэгдлийг бууруулж одоо шилэн эрүүл мэнд гэсэн төслийг хэрэгжүүлнэ гэж сүүлийн үед бол биднэрт үүрэг чиглэлийг ирүүлж байгаа. За энэ хүрээндээ бол сайтын тушаалаар болцолт уралдаан зарлаад хамгийн түрүүнд одоо эмнэлгийн орчны ариун цэврийн байгууламжийг сайжруулах нөхцөлийг нь одоо сайжруулах ийм ажлууд хийгдэж эхэлсэн. За манайх тасаг нэгжийнхээ дунд болцолт уралдаан зарлаад ариун цэврийн одоо үйлчлэгээ үзүүлдэг энэ газруудаа одоо тогтчуулах, сайжруулах ийм ажлуудыг хийж эхэлж байна. За мөн өвчтөн болоод түүний арга гэрийнхэнд ил тод байдлыг бий болгохын тулд сэхээ амьдруулах тасаг, мэс заслын тасаг, төрөх тасгийн хүлээн авах хэсгүүдэд одоо өвчтний арга гэрт мэдээллийг өгөх ийм ил тод байдлын одоо самбарыг байршуулах ажил бол эхлээд явж байгаа. За тэгээд дараагийн дугаарт бол ер нь одоо манай Дорнод аймагт хийх юм боломжгүй мөртлөө зайлшгүй хийгдэх шаардлагатай шинжилгээнүүдийн одоо сорьцыг тээвэрлэж дээд чатны одоо эмнэлэгт онцлуулах ийм ажлуудыг мөн одоо бид нар хувийн лабораторитой эрүүл мэндийн амнаас тэгтээ магадлал итгэмжлэгдсэн ийм лабораторитой хамтарч хийх ажлыг бол хэдийнэ хийгээд эхлүүлж гисэн явж байгаа. За дараагийн нэг эрүүл мэндийн сайтын авч хэрэгжүүлээд байгаа хамгийн чухал олон хүний бас одоо хүсэн хүлээлтийг бий болгож байсан асуудал бол гемодиализын тусламж үйлчилгээ, цусны хор тавдартай хүүхдийн одоо эмчилгээний асуудлууд бол нэлээд одоо тулгамдсан эрүүл мэндийн салбарт нэлээд шийдэж чадахгүй юм бохиссан асуудлууд байсан. Ингээд 100 хоногийн хугацаанд бол сайд гемодиализын тусламжийг одоо төрийн болоод хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар хийлгээд зардлыг нь төсвөөс одоо 100% санхүүжүүлэх ийм томоохон ажлыг хийсэн. Дээрээс нь одоо цусны хорт тавдартай хүмүүсийн эмчилгээний зардлыг одоо төрөөс 100% даах гэсэн ажлуудыг хийгээд явж байгаа нь бол одоо аль аль төвшөндөө ихээхэн ийм талархал хүлээсэн тийм гарц шийдэлтэй ажлууд болсон. Дараа нь манай эрүүл мэндийн салбарынхны дунд бол ерөнхийдөө бас тодорхой хэмжээнд нэлээд одоо тийм сэтгэлийн одоо төгшөөртэй байдлыг бий болгож ирсэн юм юу байсан бэ гэхээр ерөнхийдөө бол хөдөө сум өрхийн эмнэлэгт анхан шатанд ажиллаж байгаа эмч ажиллагчдад 3 сар тутамд тэгээд нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүст бол 5 жил тутамдаа 3 жил 5 жил тутамдаа энэ олгодог урамшууллын асуудлыг бол бүрэн хэмжээнд шийдсэн. Цаашдаа бол эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа одоо жолоод, сэлэсэр тэгээд няруу, нягтлан, асрагч гэд бүхий л хүмүүст олгоно гэдэг нь бол манай салбарынхны хувьд бол их сайшаалтай. Баяртайгаар хүлээж авсан юм шийдлүүд бас энэ хугацаанд бий болж ирсэн. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг. За тэгэхээр шинжилсэн засгийн газар байгуулагдсан хойш одоо эмнэлгийн зүгээс тийм ээ эмнэлгийн байгууллагын зүгээс одоо ямар шинэ тушаал шийдвэрүүд гарсан. За сүүлийн миний мэдж байгаагаар бол бэлтгэсэн телевизийн бэлтгэсэн мэдээллийн хувьд бол одоо иргэдээс ирсэн санал гомдлын мөрөөр одоо хөдөлмөр магадлах комиссийн хурал гэж ярьдаг. За иргэд бол группт орох гэж ярьдаг тийм ээ. Үүнтэй холбогдуулаад за группт орж байгаа иргэдэг бол нэлээд тийм хавчсан, гадуурхсан, нэлээд хүмүүсийг хасаж мөнгө танах гэсэн юм үзэгдэл гарсан. Энэ шинжилсэн засгийн газар гарч ирсэн хойш ийм тушаал шийдвэр гарсан байлээ гэсэн мэдээ сурвалжлагыг бэлтгэсэн л дээ. Тэгэхээр энэ тухай мэдээллийг яг албаны хүний хувьд та дахин өгөхгүй юм. Үүнтэй холбоотойгоор өөр иргэдийн дунд одоо шинжилсэн засгийн газар байгуулагдсан хойш тийм эргэлзээтэй асуудлууд гарч байна уу? За хөдөлмөрийн чадвар алдалтай холбоотой хөдөлмөр зохицуулалтын асуудлуудыг нийгмийн даатгалын одоо газартай хамтраад манай эмнэлэг ерөнхийдөө хамтарч хийдэг. Ингээд эрүүл мэндийн спортын сайд, ламбаа сайд, хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Эрдэнэ сайд хоёрын хамтарсан тушаал байгаа. 6 сарын одоо 30-ны өдөр гарсан ийм тушаалаар хөдөлмөрийн чадвар алдалтын одоо өвчний жагсаалт тэгээд хувь хэмжээг шинжилэн ийм тогтоосон тушаал байгаа. За энэ тушаал бол одоо 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ гэсэн ийм шийдвэртэй. Гэсэн хэд боловч манай аймаг 7 сарын 28-наас эхлэн одоо энэ тушаалын шинэ тушаалын дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож эхэлсэн байгаа. За энэ дээр бол нэлээдгүй олон хүн хөдөлмөрийн чадвар алдалтад одоо орох ийм
тийм заалт нь бол байхгүй болсон ийм тохиолдлууд байгаа. Тухайлах юм бол нүдний чиглэлээр одоо нүдний өвчнөөр групп тогтоологдох хүмүүсийн бараг 50 орчим хувь нь групп цуцлагдах заалт тохирохгүй шалтгаанаар за мөн одоо сэтгцийн чиглэлээр одоо группт ордог хүмүүсийн одоо тодорхой бас 20-с доошгүй хувь нь групп цуцлагдах гэсэн ийм байдлууд ажиглагдж байгаа. Энэ 7 сарын 28-наас хойш эхэлсэн энэ тушаалыг мөрдснөөр одоо аймгийн хэмжээнд бол 140 гаруй хүн групп цуцлагдах ийм байдалтай. За эдгээрийн 20 гаруй нь бол өндөр насны тэтгэвэр тогтоолох шалтгаанаар групп цуцлагдсан. За бусд нь бол дээрх одоо 2 өвчний чиглэлээр дийлэнх нь групп цуцлагдсан байгаа. Тэгээ манай мэрэгжлийн эмчнэр бол ер нь бас ярьж байгаа л да, аль болохоор одоо үнэхээр тэр хүн өвчтэй юу өвчтэй байгаад байдаг хөдөлмөрийн чадвар алдал тогтоогдох заалт нөхцөл байдал бол байна уу байна. Гэхдээ заалт байхгүй гэсэн хэдий боловч одоо зарим хүмүүсийг нь зайлшгүй одоо хавсарсан өвчлөлийн байдал бусад одоо байдлуудыг харгалзан үзээд аль болохоор одоо группийн заалтыг тохируулан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох тал дээр бас тодорхой хэмжээнд сэтгэл уянхтан ийм байдлаар ажиллаж байгаа. За нэвтрүүлэгтээ хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Бид эрүүл мэндийн салбарын хувьд за 100 хоногийн хугацаанд ямар үйл ажиллагаа ямар чиг баримжаа авч ажиллаж байгаа талаар мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. За тэгэхээр эрүүл мэндийн салбарын хувьд одоо ер нь өмнөх 100 хоногт бол хийсэн ажлуудынхаа талаар танилцуулга хэлээ тийм ээ. Цаашид ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөд байна. Энэ тухай танилцуулга. За энэ 100 хоногийн хүрээнд бол ойрын хугацаанд бол ер нь засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон хөдөө орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг одоо явуулын байдлаар хүргэх гэсэн заалтын хүрээнд бол ажил зохион болгож байгаа. За энэ хүрээнд бол 10 сарын 24, 26, 28-нд Хэрлэн сумын барилах 3 өрхийн эрүүл мэндийн төв дээр өссөн ажиллагаа эмчилгээний төвийн төрөлцсөн эмч нарын баг очиж газар дээр тусламж үйлчлэгээ үзүүлэх гэж байна. За хоёрдугаарт бол Дорнот аймгийн 13 сумд явуулын эмнэлгийг хүүхдийн шүд, чих хамар хоолой, нүдний чиглэлийн үзлэгийг зохион байгуулад өнөөдрөөс Баян улс сумда үзлэг маань явагдаад эхэлсэн байгаа. За 3-дугаарт бол Улаанбаатар хотоос за орчин үеийн өндөр техник технологи нэвтрүүлсэн Улаанбаатар сонгогдсон эмнэлгийг Дорнот аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв дээр ажилуулахаар төлөвлөд 10 сарын 17, 18-нд энэ үзлэг явагдана. За энд бол бүр Бүгднээр Солонгос улсын усаас 4 эмч ирж байгаа. За энд бол зүрх судас, хүүхдийн зүрхний мэс засал, хүүхэд мэдрэл, за Улаанбаатар сонгогдсон эмнэлгээс бас зүрх судас, мэдрэл, эхо, чих хамар хоолой гэсэн ийм мэрэгжлийн эмчнэр бол газар дээр маань Дорнотын хүн амын эрүүл мэндийн ийм үзлэг онцлогоог хийж за шаардлагатай иргэдэд үнэгүй ийм олгох зэрэг ийм ажиллагаа бол ойрын хугацаанд явагдана. За баярлалаа үзэгчдээ ингээд манай өнөөдрийн засгийн газар 100 хоног цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Тэгэхээр бид засгийн газар эмхлэн байгуулагдсны 100 хоногийн хугацаанд эрүүл мэндийн салбарт за Дорнот аймгийн эрүүл мэндийн салбарт ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа болоод цаашид ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байгаа вэ гэдэг талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ өглөө. Нэвтрүүлэгт хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. За ингээд дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ. Засгийн газрын 100 хоног цуврал нэвтрүүлэг